Монгол Улсын ерөнхийлөгч санаачлан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг 22 оны 5 сарын 13-ны өдөр Монгол орн дээр албан ёсоор эхлүүлсэн. Энэ үндэсний хөдөлгөөн нь өнөөдөр хүнсний хувьсгал болон өргөжж байна. За энэ хүнсний хувьсгалд бол одоогийн байдлаар 100 гаруй үйлдвэр аж ахуйн нэгжүүд одоо нэгдсэн байгаа. Мэдээж Монгол Улсын хэмжээнд бол энэ хүнсний салбар, үйлдвэр үйлчлэгээний салбарыг одоо ингэж одоо бодлогоор төрийн тэргуун өөрөө улс төрийн манлайлал үзүүлэлтэнд дэмжижсэн юм үйл явдал урт хожид байгаагүй. Одоо энэ ковид болон байн байлдаанаас үүдэлтэй эдийн засгийн маш их хямралтай ийм үед төрийн тэргуун ийм чухал санаачлал гаргаж хэрэгжүүлж байгаад бол одоо баялаг хөтөөгч үйлдвэрлэгч нар туйлын баяртай байгаа. Өнөөдөр IPO гаргаж байгаа газар компани бол одоо энэ хүнсний үйлдвэрлэлийн 3 дахь компани байгаа. Энэ жилийн бас анхны арилжаа бол газар чимээр эхэлж байна. Тийм болохоор хүнсний хувьсгал одоо улс орон дээр бас нэлээд хурцтай эрчимтэй хэрэгжиж эхэлж байгаа. Одоо засгаас болон их хурлаас олон төрлийн чухал шийдвэрүүд гарсан. Одоо хамгийн сүүлийн одоо зөвлөгөөн дээр бид нар 24 шийдвэрийг танилцуулсан байгаа. Мэдээж багуудтай урт хугацаацаа зээл мөн татвар болон гайлын хөнгөлөлтөд төлөөлөлт гээд олон сайхан чухал шийдвэрүүд гарч байгаа.